Өргөжлөх ухаан тань мэдхүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Батцаая болон мөнхцөл миний бие шинэ дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгөөнөөр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүчээрээ даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани бүтэн жилийн турш ивент этгэн та бүгд төрүүлж байна. За өдрийн минь заяа. За өдрийн мэнд хүргэе. За зулаага байхгүй дэд дугаар Сенегалыг явсан их гоё дугаар болсон байгаа. За намайг байхгүй сайхан дугаар хийсэнд баяр хүргэе. За баярлалаа. За өнөөдөр хоёлаа Монголтой маш ойрхон нэг улсын талаар ярина. Тэр улс бол Узбекистан улс байгаа тийм. Узбекистан. За заяа бит хоёр маань өнөөдрийнхөө дугаараараа бас Узбекистаныг онцолж байгаа нь удахгүй 5 сарын 2-ноос 12-ны хооронд A-Star компанитай од мөндрийн хамтран зохион байгуулдаг од мөндөртэй аяллаа маань ээлжил дугаар. Тэгээ хамгийн сонирхолтой нь шин чиглэл рүүгээ гарах гэж байна. За энэ удаагийн аялал маань Казахстан, Кыргызстан, Узбекистан гэж Төв Азийн 3 станы улсаар аялна. За тэгээд аяллаа маань дийлэн хэсэг нь Төв Азийн торгоны замын баян бүрд гэж бид хоёр өнөөдөр нэвтрүүлгээ нэрлсэндээ торгоны замын баян бүрд болсон Узбекистан улсаар байх юм. Тэгээд түүхэн дурсгалд Самарканд, Бухара зэрэгтэй гайхалтай хотуудаар аялаад энэ Төв Азийн соёл, шинжлэх ухааны, философийн, алгебра, математикийн төв болж исэн эртний энэ түүхтэй сайхан улсаар аялаад мөн Монголын эзэнт гүрний энэ бүс нутагт хийжсэн байлдан дагуулт эзлэн төрөмгөлтийн талаар илүү их мэдээлэл олох боломжтой юм. Сайхан аялал маань эхлэх гэж байна. Тэгээд од мөндөр суугийн хөтлөгч Гансүх болон манай орчуулагч Мөнхбаатар маань энэ аялалд дагуулж яваад та бүхэндээ мэдээлэл өгөөд хамт сайхан аялах юм байгаа. Тэгэхээр үзэг сонсогчдоо энэ аялалдаа урьж байна. Тэгээд урьж байгаагийн учраас бид хоёр өнөөдрийн нэвтрүүлгээ бас Узбекистан улсаар хийхээр шийдсэн юм аа. За тэгээ манай сонсогч нар бас нэг юм зарим мэдчихэж магадгүй мэдэхгүй магадгүй. Манай Чингисийн угсааны энэ хүүхдүүд энэ дундад Азад ямар их нөлөөтэй байсан юм бэ гэдгийг харуулах бас нэг маш том баримт бол Узбекистан улсын албан ёсны нэр болох Узбек гэдэг нэр нь болохоор Чингисийн угсааны хаан мөнх төмрийн ач Узбек хааны нэрээр нэрлсэн юм улс байгаа. Монгол нэртэй улс юм уу тий. Монголын түүхэн нэртэй. За тэгэхээр нэвтрүүлгээ уламжлал ёсоор би албан баримтаар хэлье. За Узбекистаны бүгд найрамдах улс юм байна. Нийслэл хот нь бол Ташкент хот, Төв Азад байрладаг. За тэгээд газар зүйн хувьд бол нөгөө давхар далаад гарцгүй гэдэг ангилалтай. Дабл лондог хоёр улс байгаа. Нэг нь Лихтенштайн, нөгөөх нь Узбекистан юм байна. За энэ маань ямар учиртай вэ гэхээр тухайн улсын хэд залгаж байгаа орнууд нь мөн далаад гарцгүй гэсэн үг. За тэгэхээр Узбекистан маань Казахстан, Кыргызстан, Тажикстан, Афганистан, Туркменстан хэмээх 5 улстай хил залгадаг. Энэ 5 улс нь тавлаа далаад гарцгүй юм байна. За газар нутгийн хувьд бол дэлхийд 56 билүү 54-т орж исэн 448,978 квадрат километр газар нутагтай. За манай Монголын 3-ны 1 гэсэн үг тийм. 3-ны 1. Тэгэхээр бас боломжийн том. Тийм. За тэгээ газар нутгийн 70-аас 80% нь бол говь цөл говь гэж хэлэх нь бол буруу бах. Цөл нутаг Кизилкумын цөл гэж нэрлэдэг. За тэгээ тал нутаг бие тэгээ газар нутгийнхаа зүүн хэсгээр Казахстантай хил залгадаг хэсгээрээ уулархаг нуруутай. За тэгээд Амударья, Сүрдарья хэмээх том хоёр их мөрний тай айсав нутаг байдаг. Энэ их мөрнөөр их мөрний айсав газраар амьдран суурьших нөхцөл нь бий болсон. Ерөөсөө дундад Азийг ундаалдаг хоёр голтон мөрөн бол энэ Амударья, Сүрдарья гэдэг хоёр мөрөн. Энэ хоёртой холбоотой бас нэг зөнд түүхийг бас ярьж өгнө тондор тийм. За хүн амын хувьд бол 36 сая хүн амтай 2025 оны байдлаар сонирхолтой нь 1991 онд Узбекистан улс маань тусгаар тогтнолоо зарлахад хүн ам нь 20 сая байсан юм байна. Тэгэхээр бараг 30 жилийн хугацаанд 30 жил гарны хугацаанд бараг л 22 дахин хүн ам өсөж байгаа. Хүн ам нь эрчимтэй өсөж байгаа улсын нэг юм байна. Албан ёсны хэл нь бол Узбек хэл, нийт хүн амынхын дийлэнх нь Узбек хэлээр ярьдаг. Тэгтээ тодорхой хувь нь бас тажикаар ярьдаг юм байна. Нөгөө Кара Калпастан нөлөө. Тэр хэсгүүд нь тажикаар нэлээд ярьдаг юм шиг байлаа. Гэхдээ мэдээж хуучин зөвлөлт орнуудын адилаар Орос хэлийг бол ер нь чөлөөтэй боловсрол административ буюу засаг захиргаанд чөлөөтэй хэрэгэлдэг. За ийм улс байна. За тэгээд түүхэн бас нэг гоё баримт нь дэлхийн хамгийн том хөнгөн үйлдвэрлэгч байсан тий. За тэгээ энийх нь гор нь өнөөдөр ямар байгаль экологийн асуудал учруулад байгааг бид хоёр нэвтрүүлгийнхаа дундуур ярилцсанаа. Тий. За Узбекистан бол үед чимдээ түүхэндээ бол торгоны замын хамгийн гол зүрхэн байсан газар. Зүрхэн байсан газар. Яагаад гэх юм бол торгоны зам маань өөрөө
манай эдний өмнөх 2 дугаар зуунд хан улсын одоо уудын хаан бол албан ёсоор одоо хөгжүүлж гисэн. За торгоны зам бол дэлхийд дээр хамгийн анхны одоо нэг глобалчлалыг хамгийн их түгээсэн. Тэгээ албан ёсны яг тийм нөө зам байгаа нэ. Яг энэгээр ингээд худалдаачд явдаг тий. Худалдаачд их явна гэдэг чинь бараа тавраас гадна соёл, шашин, хил бүх төрлийн юмнууд ингээд солигдчихэд одоо ингээд солилцоонд орчдөг тий. За энэ солилцоо бол эхлэх зүйл бол манай энэ 2 дугаар зуунд эхэлж исэн. За тэгээд хятадыг бол ерөөхдөө баруун зүгтээ тогтоохдоо бүх юмуд бол эхэлсэн байдаг. Хятадыг бол төв бастай. За ингээд хятад болон за мэдээж хятадын өмнөднөөс бараа тавраад авч байгаа шээ тийм. Европ руу явхад хамгийн гол бүс нь бол Узбекистаны Самарканд болон Бухар гэдэг энэ хоёр хот бол таарсан. За яагаад тэгэхээр чи ингээд маш их говь цөлийг дуулан дээрэс нь уул нурууд болно. Одоо шилбэл хятадаас 2 замаар Узбек руу орно. Юугаар орж байгаа. Одоо Таншаны нуруу, Памирийн нуруу гэдэг чинь том нуруунууд байгаа. Дунд нь Такла Маканы цөл байгаа шүү дээ. Такла Маканы цөлийн хойгуур нь гараад за тэгээд нуул нуруудын хойгуур урд нь гараад 2 зам байдаг. Энэ 2 зам очихдоо хойлоо заавал энэ 2 хотоор дайрахаас аргагүй. Тэгээд Самарканд, Бухар 2 хот нь энэ торгоны замыг одоо үнцэнтэй байлгах гол юм нь өөрсдийн гэсэн нэг юутай байсан. Одоо цайз хэрэмтээс учраас худалдаач тэнд ингээд ямар нэгэн аюулгүйхээр амарч унаа өсгөөс илбэх тэнд 3-4 хонд сайхан амарж агаад бүх юмаа сэлгээ цаавн доож байгаа. Тэгээ цааш хөдлөхөд ямар ч аюулгүй. Тийм байсан учраас энэ хоёр хот маань энэ дээр бол болоод маш өгцсөн. Маш өгцсөн. Ерөөсөө стратегийн хамгийн чухал бүс нутг байсан. Тийм учраас манай монголчууд хүртэл энэ стратегийн чухал бүс нутгийг бас тодорхой хэмжээнд бол одоо хянажсэн тий. За тэгээ торгоны зам маань энэ Узбекистаны энэ хэсгийг ингээд хөгжүүлээд шашин одоо бусд маш олон зүйлийн одоо солилцооны цэг болсон байдаг. За яагаад буурсан бэ гэхээр 15 дугаар зуунаас далайн зам нэгдэж гисэн. За далайн зам нэгдэх шалтгаан мэдээж энэ дунд нь байгаа одоо энэ Хятадаас одоо шилбэл Европ руу очиж байгаа энэ хэрэгслийг дунд нь нэг дамжуулж байгаа хэд маш их баяцсан. Европууд нь биш хятадууд нь дунд нь дамжуулж байгаад маш их баяцсан учраас Европууд за ерөнхийдөө энэ дундх нөхдүүдтэй дээрэмчтэй ч юм уу янз янзын хаант улсуудтай уулзраа олж олсонс далай аял хийгээд тэгээд ерөнхийдөө энтгийн далайг тойроод энтэг төрсөн. За энэ болохоор энэ торгоны зам ерөнхийдөө ач холбогдол асар хэмжээгээр буурсан юм шалтгаан болсон. Тэгээд энэний зүрхэн сулсан газар Узбекистан байсан учраас бид тэр өнөөдөр энийг одоо нэрлж нэвтрүүлгээ ийхүү эхлүүлж байна. За Узбекистан улс маань яг одоогийн улсаас одоо хоёроо түүхийн ярих нь бол маш эртний баялаг түүхтэй улс. За нийтийн он тооллын өмнөх 1-р мянган жилээс өнөөгийн Узбекистаны газар нутагт одоо хүн төрөлхтний бас анхны том соёл иргэншлүүд үүсэж байсан. За үнд Согдианчууд, Бактрийн ханд улс зэрэг те олон эзэнт гүрнүүд байсан. За тэгээд нөө торгоны замын яах аргагүйтэй нэг сүлжээ одоо караван сарай гэж нэрлэдэг шүү дээ те. Одоо жинчдийн амарчтай альж ах газар дээр том хотууд байсан учраас ер нь бол дэлхийн одоо том эзэнт гүрнүүдийн стратегийн ач холбогдолтой нөө шүлсэн гоождаг сонирхолтой газар нь яах аргагүй байсан. За тэгээд Персийн эзэнт гүрэнтэй хүчрхэгчийн ирээр бол одоо Ахименидийн эзэнт гүрийн харьяанутаг болж байсан. За тэгээд Македоны Александр одоо тэр газар нутгийг эзлээ штэ. Тэлтийн энэхэ хүртэл явсан, Төв Аз хүртэл ирсэн. Тэгэхэд одоо Грекийн одоо Македоны Александрын эзэнт гүрний бас нэг хэсэг байсан. За Македон өөрөө Александр өөрөө нас барсны дараа түүний нөгөө жанжид нь газар нутгийг хувааж авч байгаа штэ. Тэр хэсгийг нь Селюсид 1-р Сотернд одоо тэр газар нутгийг аваад Греко-Бактрийн хамт улсыг үүсгэсэн. За энэ яасан бэхээр Бактрия буюу тухайн газар нутаг дээрсэн одоо уламжлалт соёл уугуул иргэдээр өөрөө Грекийн одоо тэр үеиг бол нөгөө Македоны Александрын тэр үеиг бол 300 жилиг бол одоо Грекийн элэнжсэн үе гэж нэрлэж байгаа шүү дээ. Соёл, ахуй, засаг захиргааны хувьд бол Грекийн соёл одоо өрний соёл маш ихээр Дундад Азийн соёл шингэсэн. За энэ үед Греко-Бактрийн эзэнт гүрэн бас байсан. За тэгээд түүний дараа ер нь бол тэгээд исламын алтан үед бас исламын алтан үеийн нөлөөнд ороод исламын шашинтай болж байгаа. За дундад Төв Азад бол нөгөө Түрэг угсааны овг аймагуд хүчтэй болж эхэлсэн. За тэгээ нүүдэлчин соёл нь нөгөө уламжлалт иргэншлийн соёлтойгоо холилдоод за тэгээ арабын халифатын нөлөөгөөр исламын шашинтай болоод хоцорон шинэ хэлбэрт орон хөгжсөн. За тэгээд иймээс Узбекистан маань исламын соёл иргэншлийн төвүүдийн нэг болсон. За тэгээ исламын алтан үед бол Узбекистаны оргил үе байсан гэж үзнэ. Учир нь аль-Хоризм буюу одоо алгебрийг үндэслэгч алгоритм гэдэг ойлголтыг одоо бий болгосон энэ хүн энэ газар нутгаас улбаатай.
За тэгээ мөн Чингис хааны байлдан дагуулт үед Самарканд Бухара зэрэг хотуудыг бол сүйтгэсэн торгоны замын бүтцэд өөрчлөлт орсон. Гэхдээ худалдаа бүрэн зогсоогүй. Монголын одоо шинэ синтезийг үүсгэсэн гэж үздэг юм байна. За тэгээд тэдний дараагаас доглон дөмөр гэж нөхөр гарч ирсэн. Тимүрлан гэж нэрлэдэг. За 14-р зуунаас ерөөдөө Төв Азаас гарч ирсэн агуу байлдан дагуулагч маш харгас хэрцгий хэрэг алдартай. За нэг тулаанд гимтээ тэрнээс бол ерөөдөө доглон дөмөр гэдэг нэртэй болсон. За энэ хүн бол одоо Узбекистаны шүтэн гэж авдаг. Үзбекистан хүмүүсийн одоо яг шүтэн. Яагаад гэвэл одоо Төмрийн хаант бас яг энэ Узбекистаны газарнаас тэл Самарканд нийслэл нь болж энэ дундад Азийг захирч ирсэн. Энэ тхийг нилээн нэг жоохон асуудалтай болцсон үе байгаач хямралтай үед энэ тхийг дайрж ороод маш их дагуурс авч бичсэн учраас энэ тхийд бол доглон төмөр бол маш алдартай байдаг. За тэгээ доглон төмөр хааны хувьд бол юу байдаг? Чингисийн угсааных гэж маш олон боддог. Гэхдээ яг шууд Чингисийн угсааны бол юу байдаггүй. Одоо тийм Чингисийн одоо удмын юм бол хаан биш байсан. За яагаад Чингис хааныгаа залгамжлагч үздэг гэсэн мэхлээр тухайн үед ингээд дундад Азад одоо хаан болох заавал Чингисийн угсааны хаан болох ёстой байсан. Тэнгүүд төмөр яасан мэхлээр Чингисийн угсааны хүнийг хаанаар нь тавиад өөрөө ингээд ард нь байж идэг тийм юу бас гарч ирсэн байдаг. Тэгэд өөрөө гарч ирэхдээ бол ерөөдөө би Чингисийн угсааных гэж гарч ирэхгүй бол нэг ард иргэд чинь Чингисийн хүлээн зөвшөөрөгдөх гэдэг яг үнэ хүлээн зөвшөөрөх асуудал хэцүү байсан. За ингээд өөрийгөө бол ерөөдөө байнга Чингисийн угсааны гэж ярьдаг байсан юм байгаа. Тэгээд 1405 онд Хятад руу аянд явах замдаа бол Тимүр хаан бол нас орсон байдаг. За Узбекистан хүмүүсийн одоо Чингис хаан юм уу да. Тэг яг үнэ үндэсний эцэг байх нь шүү дээ тий. Гарал угсааны хувьд бол Түрэг Монгол гаралтай гэж тий. Үздэг. За түүнийг тэгээд нөгөө доглон төмөр гээд байгаа нь Тимүр Илан гэж перс хэлээр нэг тулаанд оролцоод нэг тулааны дараа доглон болсон юм байна л да. Тэгээ перс хэлээр Тимүр Илан гэдэг нь доглон төмөр гэсэн үг юм байна. Тэгээ Тамерлан гэд болсон юм байна. Та монголоор бол төмөр гэсэн үг шүү дээ тий. За тэгээ Тимүрийн байлдан дагуулт бол тухайн үед дэлхийн хүн амын нийт хүн амыг 350-аас 400 сая байсан гэж үзэж байгаа. Доглон төмөрийн байлдан дагуулалтад 15-аас 20 сая хүн амнасаа алдсан гэж байгаа. Тэгэхээр нийт дэлхийн хүн амын 5% ер нь бол устгасан гэж үздэг бас. Тэгээ ер нь их харгас хэрцгийгээр алдартай шүү дээ доглон төмөрч. Тэгээ нөгөө хүний гавлаар уул босгодог гэж ярьдаг тий. За тэгээ тэр бол түүний одоо эзэнт гүрэн одоогийн Иран, Кавказ, Төв Аз энэ эдгийг дээлийн хүртэл Османы одоо тухайн үеийн Османы эзэнт гүрний газар нутгийг хүртэлтэй одоо эзэлжсэн маш хурдан хөдөлдөг морин цэрэг давмгай айц төгшүүрээр нөгөө дайснаа буулгаж авдаг. Тийм одоо манай Монголын эзэнт гүрний цэргийн стратегийг л ашиглаж байна шүү дээ. Одоо энэ нүүдэлчтэй стратеги ер нь төстэй юм шиг байна тий. Одоо ингээд төмрийн гарч ирсэндээ ингээд жижиг ноёд овг аймагуд байсан. Одоо Чингисийн угсааных байсан ч гэсэн нэлээ ингээд тийм алтан ордч ингээд жоохон тарах маягтай тий. Ийм үед ингэж гарч ирсэн. Яг л Чингис хаантай бас адилхан түүх байгаад байгаа хөөхгүй тий. Стратегиуд бол тий. Тэгээд юу яаж байгаад жижиг ноёдын тэмцэл дундаас гарч ирээд тэгээд төмөр ингээд өөрийнхөө хаант улсыг байгуулсан. Тэгэл яг л адилхан Монголтой адилхан Багдад руу очисон, Дамаск руу очисон, тэгээд бүр Сир, Иран руу очисон юм түүхтэй. Дээлэрүү хүртэл хүрсэн тий. Яг хөө хэдийгээр тэр нөгөө одоо эзлэн түрэмгийлэгчтэй айдсаар тий ингээд одоо эзлэн түрэмгийж газар нутгаа тэлжсэн боловч тэр тийм бүдүүлэг хүн огт байгаагүй. Учир нь Самаркандыг нийслэлээ болгосон, дэлхийн шилдэг уран байрлал, уран бүтээлчдийг гар урчуудыг цуглуулсан. Тэгээд асар гайхамшигтай архитектурын бүтээлийг бий болгож чадсан. За тэрүүгээр бол үнэхээр алдартай шүү тий. Тэгээ өнөөдрийн одоо бид нартай ЮНЕСКОгийн соёлын өв байгаа Самарканд хот бол яа харахгүй доглон төмрийн өв шууд өв гэж хэлж байна. За тэгээд одоо манай аялагч нар Эстер Монголиатай хэлнэ. Дундад Азийн одоо Самарканд, Бухар гэдэг хотууд бол одоо манай Монголын эзэнт гүрний хуучин төөрөөд ч юм уу бусад одоо тийм үлдээсэн маш олон зүйлүүд ялангуяа төмрийн үеийн те. Тэр одоо амьд музей болсон тийм хот. Үнэхээр гой сонирхолтой юм хотод очив. Тэгээд дээрэс нэг хаалттай байсан учраас жуулч техник очиж байгаагүй. Одоо ингээд жуулчлалын үед хөгжиж байгаа. Тэрийг хоёлаа бас нэг дундуур нахаад яри. Төмөр Европуудад нэг одоо юу ашигтай нэг зүйл хийсэн юу гэхээр төмөр ингээд Османы эзэнт гүрэн рүү зүүн талаас нь дайрж байгаа шүү дээ. Зүүн талаас нь товтлож байгаа шүү дээ. Энэ үед яасан бэ гэхээр Османы эзэнт гүрний хүчин зүүн тал руугаа ерөөдөө баруун тал руугаа илүү ингээд тэлжсэн аа. Зүүн талаас нь ингээд төмөр ороод ирсэн чинь Европын төрөлт жоохон Европт саарч эхэлсэн байдаг. Саарч эхлээд тэгээд төмөр бол Европын улсуудад бас тодорхой хэмжээнд нэг юу хийсэн. Одоо гавьяа байгуулсан одоо түүхийг авч үзэх юм бол тэгээд Османы эзэнт гүрэн яасан нь гэхээр төмрийн байлдан дагууллаас хамгаалахын тулд зүүн тал руугаа цэргүүд төвлөрүүл тийшээ аян дайнд тийшээ бас ингээд юу ажигласан байдаг анхаарч эхэлсэн байдаг. Энэ болохоор Европуудад бас нөлөө үзүүлсэн гэж байгаа.
За тэгээ Дели хот руу 1398 онд товтлсон бөгөөд 100,000 гаруй хүнийг ядсан гэж байдаг юм байна. Амар. Тухайн 100,000 ч асар их хүн шүү дээ. Исфаханд түүний одоо эсрэг бослог гарсны дараа 70-аас 100,000 хүнийг Иранд гэсэн үг Исфахан гэхлээр тий. Багдадад бас олон мянган хүн амиа алдсан. Ер нь бол толгойн овоо гэдэг бас одоо босгодог байсан. Тэр нь одоо дайснуудаа айлгах, сүрдүүлэх, хүний гавлын ясаар овоо босгодог гэсэн. Яхтар хүн байж тий. За тийм байна. За тэгээд тоглолт төмрийн дараа энэ ус маань юу болсон бэ гэхээр ер нь бол жижиг одоо тий ханилаг манилгийн хэмжээнд байжгаад Оросын эзэнт гүрэн хүч хэрэгтгийн хэрээр Оросын эзэнт гүрний одоо тий харьяануудыг болоо төв азуул ер нь тэр згээрээ Оросын эзэнт гүрний нөлөөнд орсон. За тэгээд бид нар бол мэдж байгаа хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүн байгаад 1991 онд тусгаар тогтнолоо олж авсан юм ус байна. За зөвлөлтийн нөлөөнд байхад зөвлөлтүүд нэг том хэрэг тарьсан. За энэ хоёлаа. За тэрийг ярьж өгье дөө. За тэр нь болохоор ямар учиртай вэ гэхээр дэлхийн түүхэнд одоо байгаль экологид хийсэн хамгийн том сүрэл Узбекистан болон Казахстаны газар нутагтаар болсон байдаг. За энэ юу гэхээр дэлхийн тухайн үед 3 дахь том одоо нуур бүр тэнгис гэж яригддаг дэлхий дээр 2 хон нуур гэдэг нэг нь Каспийн тэнгис, нөгөөх нь Арал тэнгис гэж үүдэг тийм. За ингээд энд юу болсон бэхлээр зөвлөлтүүд ингээд өөрсдөө ингээд холбоо тусуудаа ингээд за танах ингээд чихрээ хөгжүүл, танах ингээд одоо сансраа хөгжүүл ингээл танах ингээд юмнуудаа хөгжүүл явдаг те. Спорт найдлах байхгүй. За Литвд загсан бөмбөг, Украинд хөл бөмбөг, Узбекистан, Казахстанд бокс гэл те. За тэнгуүтээ Кавказын нурууны дэвшгөө чөлөөт бүх гэдэг. Одоо эдгээр чи яг тусаар тогтсны дараа энүүгээрээ амжилт гаргаж байгаа байхгүй. Яг эдийн засгийн хөвч гэсэндээ Оросод хийжсэн. Жишээлбэл Байконурт Казахстанд юу хавуулж байгаа шүү дээ. Сансрын станцуудаа байгуулдаг ч юм уу те. За тэгээд Узбекистанд юу давуу талтай байсан бэлэр Узбекистанд болохоор Амударья Сир дарья мөрнийг дагсан жимсний одоо юу байгаа. Жимс тарилтаас гадна хамгийн гол юм хөвөн байсан. Хөвөн байсан. За ингээд хөвөнгийн тарилтыг сайжруулаад Арал тэнгис рүү юу татсан байдаг. Одоо Амударья Сир дарья гэдэг хоёр одоо мөрний урсгалыг нь Арал тэнгисээс холдуулаад өөр тийш газар тариалангийн талбай руу явуулсан байгаа. За тэгтээ нөө Арал тэнгис рүү явна. Тэгтээ нөө зарим нь аваа авчиж байгаа байхгүй тий. За тэнгууд л яасан мэхлээр олон жилийн турш тэр хоёроор тэтгэжсэн Арал тэнгис маань ширгэж гисэн мэт. Экологийн сүрлийг дагуулж гисэн мэт. За хоёлаа ивент чихэн дараа ярих уу тий. Тэгэхгүй л арай удаа арчлаа. За Атлас нэвтрүүлгийг маань эрслэг давх хүч өрөөтэй бод даатгал бүтэн жилийн турш ивент итгэн та бүгдд хүргэдэг байгаа. За бод даатгалын даатгалын салбарт 30 жил доктортой амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа Монголын уган даатгалын компаниудын нэг юм аа. Бод даатгал нь харилцагч нартай найдвартай хурдан хэлбэр үйлчилгээг эрсдэлгүй аюулгүй хамгаалалттай ирээдүг зохицоор нь санал болгодог. Тэгэхээр өнөөдрийн дугаараараа бид хоёр АГСА олон улсын эрүүл мэндийн даатгалыг нь онцлоё. АГСА олон улсын эрүүл мэндийн даатгал нь дэлхийд даяар эрүүл мэндийн хамгаалтын иж бүрэн үйлчилгээ ба Монгол улсад амьдарч буй иргэд тэдний гэр бүл мөн Монголд ажиллаж буй гадаад иргэд экспатуудад зориулсан бүтээгдэхүүн. За энэхүү даатгалын үндсэн зорилго нь өвдөх, гэмтэх, эмнэлэг твтэх, мэс асал болон эмчилгээний зардлыг даах, эмийн болон эмчилгээний зардлыг нөхөн олгох, яаралтай үед эмнэлгийн тээвэрлэлт хийх ба эх оронд нь буцаах зардлыг шийдвэрлэх, мөн дэлхийд даяар олон улсын эмнэлгийн сүлжээгээр шууд үйлчилгээ авах боломжийг бий болгодог юм даатгал юм байна. За бод даатгалын салбарт олон улсын эрүүл мэндийн даатгалыг нутагшуулаад 10 жил болж байгаа ба Монгол дахь цоргоон залбын ёсных нь түн шин байна. Тэгэхээр аялал амьдралын замнал таныг дүүж хамт явах хамтрагч бол бод даатгал байх болно. За та бүхэн бод зураас insurance.com веб хуудасаар ороод онлайнаар хүссэн даатгалын үйлчилгээгээ хийлгэх боломжтой. Мөн бод claim app-ыг утсан дээрээ татж аваад одоо хэрэг даатгалтай бол аяллаа явцад тохиолдсон ямар нэгэнтэй гинтийн зардал бүх баримтуудаа баталгаажуулаад аппликейшнээрээ дамжуулж явуулаад нөхөн олгоор авах бүрэн боломжтой байна. Ингээд бод даатгалтай холбогдох утас бол 7505 48 тэгтэг 7505 48 тэгтэг мөн бод зураас insurance.com веб хуудас юм байна. За ингээд ивент итгэгчтэй баярлалаа. За ивент итгэгчтэй баярлалаа. За ингээд Арал тэнгисээ өргөжлүүлье. За ингээд дэлхийн 3 дахь том одоо нуур байсан Арал тэнгис. Арал гэдэг нь өөрөө Монгол үг. Яагаад гэвэл энэ Арал тэнгис өөрөө дундаа айгүй том аралтай. Одоо нэг нуурын дундх Арал гэж бас нэг том статистик байгаа шүү дээ тий. Энэ статистикаар ч гэсэндээ дэлхийд ихний дээгүүр орохоор ийм том аралтай. Ийм байгаа. Одоо шилээд сонь статистикуд байдаг шүү дээ. Бид нар хамгийн гүн нуур гэж ярьдаг. Гэхдээ хамгийн гүн гол гэж ерөөсөө ярьдаггүй шүү дээ тий. Тэгвэл хамгийн гүн гол Конго мөрөн байдаг ч юм уу тий. Доошоо бараг хэдэн километрчүүлээ нэг тийм 2 километрчүүлээ тийм гүн байдагтай адилхан. Нуурын дунд арлаар айгүй алдартай учраас Арал тэнгис гэж нэрлэдэг. Энэ Арал тэнгисийн дундх арал нь өөрөө эндемик гэмттэй. Ийм гоё байсан. Байгалийн хувьд бол үнэхээр тасархай байсан. За тэгээд энэ болохоор зөвхөн юу байсан?
хөнгөн тариалаас гадна эргэн тойронд маш олон их зэвсгийн туршилт хийжсэн. Зэвсгийн туршилт хийжсэн, үйлдвэрийн төсөл хийжсэн. За хүн ургуулах химийн бодисыг цацсан. Ингэснээр асар их тон талбай хордож эхэлсэн байдаг. За тэгээд эн чинь бусад цутгуулалтаас загсны төрөл болон загсчдын ажлын байр гэдэг маш олон зүйлээс үүдсэн байдаг. За ерөнхийдөө Арал тэнгисийн газар нутгал анх болон Арангаан аймгаас жоохон том газар нутагтай ийм байсан. Тэгэхээр тоймгүй том нуруугаас Арангаан аймаг 68 мянган км квадрат. Маш том. Маш том байсан байгаа байхгүй. Маш том байсан. За тэгээд энэ усны хүрэлцээг болмоо салхиар дамждаг одоо хортоос өргөн дарахж нутгийн иргэд хортоо усууж бохирдсон тоосоор амьсгалж байсан. Энээс болоод. За үр дүнд нь элэг бөөрөөр дамжиж амархан задардаг гадагшилтгүй хорд бодсууд хүнсний сүлжээнд орж ирсэн байдаг. Газар тариалангаас тэр чинь шууд идчихэж байгаа гэсэн үг шүү дээ, тэ. За амьсгалын замын өвчин манад их тохиолддог ийм өвчин байгаа. Сүрье байгаа, тэ. Манад ч гэсэн амьсгалын замын их өвчин тохиолддог. Цус багадал, талдар өвчин зэрэг өвчин орон нутгийн хотод маш их түгээмэл болж ирсэн байдаг. Тэрийг бол тухайн үед ингээд шууд дарсан, тэ. За хорт шуурганаас болж элэг бөөр нүдэн муцсан хүмүүс их байдаг. За ингээд эмзэг бүлгийн дунд нас баралт, ер бусын өндөр болж эхийн эндэгдэл, хүүхдийн эндэгдэл нэмэгдсэн. За настай хүмүүс бол ерөөдөө айгүй хурдан насарч гэсэн үг байхгүй тий. Насарлтыг төрөсгсөн гэсэн үг. За загсны төрөл зүйл өдөмж багсан. Нэгэн үе 40 мянган ажлын байр гарч исэн түүх гэдэг. 40 мянган ажлын байр гэж байна. Чинь 40 мянган ажлын байрын цаана хэдэн хүн байх вэ тий. Бараг 100 гаруй мянган өрх айлыг одоо тэтгэж тижээд байдаг ийм гол нуур байсан. За тэгээд энэ маань ингээд баг багаар ширгсээр хагаад одоо ерөөдөө 90% ингээд ширгцсэн. Нийт одоо зүгээр товчоор хэлэх юм бол Хөвсгөл аймаг байжгаад Хөвсгөл аймаг шиг нуур байжгаад одоо Хөвсгөл нуур л үлдсэн гэсэн үг байхгүй тий. Гэхдээ энэ юу вэ л да тий усны буруу менежмент гэхэд нэг хэд эрчимцэн хөдөө аж ахуйгаас болоод ерөөсөө маш богино хугацаанд 1960 он гэхэд усныхын хэмжээ 60% буурсан. 90% буурсан байсан. Талбай 80-аас 90% ашигдсан. Тэгээ давсны агуулмж нь өндөр болсон. Аимшигтай юм тий. Тэгээ загсны төрөл нь үгүй устдаад үгүй болчихсон. Тий. Тэгээ энэ чинь зөвхөн загсаанаас гадна ч бас давсны уурхай муурхай өстой асар олон тэрийг дагж идэг тэгээ аж ахуйнууд байхгүй болсон. Бүгд байхгүй болс. Тэгээ бүр ийм үг гэдэг. Эмхтэй хүнээс жингийн бити асуу. Эрэгтэй хүнээс цалингийн бити асуу. Зөвлөлт холбоот улсаас Арал тэнгисийг бити асуу гэдэг бүр юм хэл цуг гэрсэн байна тий. Тэгэхээр энэ бол байгалийн хамгийн том нөхөн сэргээхэд ч хэцүү юм байна. Одоо тэгтээ яг энэ Узбекууд баг багарж байгаа өөрчлөлт гэж үзчихэл байгаа юм билээ. Тийм Казахстан талдаа бол бас хайрцангууд гэхдээ сая бол онгоцоор нисэж байхад харагдчихлээ. Тэгээд юу яаж байгаа юм бэлээ. Одоо бол нөгөө Арал күмгээ цүл өссөн нөгөө нуур байсан газар. Нуур газар нарийн шин цүл өссөн байсан тий. Хуйрасын оролд ирэн шин цүл бий болоо. Тэр нөгөө давс химийн бодис нөгөө пестицид нөгөө тэр бордо тэр нөгөө их хөнгөн талбайг бордогоос их бордо химийн бодисууд маш их дүүрсэн. Аимшигтай. За тэгээд Арал тэнгис гэж энэ сайхан тэнгис бараг үгүй болсон байна. Тэгээ одоо бол яг хойд хэсэг нь Казахстан сэргэж эхэлж байгаа л гэж байна. Харамсалтай тий. Тий. Одоо Узбек бол одоо эдийн засгууд гайг болж байгаа юм сэрэх баха. За нэг юм түүх бол байна. За Узбек маань 1991 онд зөвлөлт холбоот улсаас одоо салсны дараа юу болсон бэ гэдэг түүхийг бас ярьсан зүг баха тий. За ерөнхийдөө Узбек бол юу байсан баха? Зөвлөлт холбоот улс тухайд ингээд 1991 онд одоо цэргийн одоо күүк ч юу гэж орчуулж байгаа хөлөө. Нөгөө одоо төрийн эргэлт. Тийм төрийн эргэлт. Төрийн эргэлт гараад за тэгээд төрийн эргэл гарахад бол ерөөхдөө нэг зарим мууж улсууд ч юм уу тусгаар тогтнох тийм боломжууд ингээд гарч ирсэн байдаг. За энийг бол Дундад Азиас хамгийн түрүүнд ашигласан хамгийн сонирхолтой киргизүүд юм байна. Киргизүүд юм байна. За тэгээ киргизүүд яг нэг өөрсдийнх нь нийслэлийн нэр мөрийг бас дээрлэхэд Фрунз гэдэг өгцөн тий. Тэгээд киргизүүд хамгийн түрүүнд хатгахсан юм байна. За тэрний дараагаар Узбек. Узбек бол Станы улсуудаас яг зөвлөлтөөс тусгаар тогтсон хоёр дахь улс нь болсон. За энэ үед яасан бэ гэхээр Ислам Каримов гэж зөвлөлт холбоот улсын одоо тийм ажилтдаг улс төрч юм да тий. Энэ хүн бол ерөнхийдөө Узбекистан улсны анхны ерөнхийлөгч болох Узбекистан улсыг салан тусгаарлах юм хийгээд за ингээд анхны ерөнхийлөгч нь болсон байдаг. 1938 онд Самарканд тодорсон. Яахаар гол Узбекистан хүн байгаад байгаа. 1991-ээс 2016 оны хооронд буюу 25 жилийн турш Узбекистан улсын ерөнхийлөгчөөр байсан. За ингэхдээ маш хаалттай бодлого явуулсан байдаг. Улсыг одоо эдийн засгийн ардчилсан нийгэм рүү шилжихээс илүү төвлөрсөн. Тэгвэл нэлээд хатууд эглэмээр одоо өдөрцөн.
За тэгээд энэ болохоор улсын доктортой байдлыг бол хадгалсан. Гэхдээ ямар ч эрхчлөө байхгүй, эдийн засгийн хөгжил байхгүй. Саяхныг бол хүүхдүүд хөвөн дээр ажилтдаг гэсэн. Одоо 12-13 та хүүхдүүд зуны амралтаар амралтаар хөвөнгийн одоо тариалангийн талбад ажиллаад хүүхдийн хөдөлмөр одоо болчлаа. Айгүй их байсан гэсэн үг байхгүй юм. Саяхныг болдолчтой. За ингэсээр яг дотоодын эрхч одоо замбраагүй байдлыг хязгаарласан гэдэг яг давуу тал ихлээр нэг давуу тал нь сул тал шиг юмуд бол зөндөө гарсан байдаг. За ингээд эдийн засгийг аажмаар зах зээлийн одоо бодлого руу шилжүүлэх гэсэн бодлогот нь маш удаа явсан. Хүний эрхийн зөрчил ихтэй, улс төрийн хоригдолтой, сөрөг хүчнийг авчиж гадуурх сөрөг хүчин байхгүй болсон. За хэвлэлийн өргөжлөө маш хязгаарлагдсан төлсөн. Ийм болж гисэн байдаг. За түүнийг 2016 онд насарсны дараа Шавкат Мирзаев ерөнхийлөгч болоод яг л нэг 79 онд Денсепн одоо бүгд найрамдах хаттар тусыг тодорхой хэмжээнд эдийн засгийн хувьд нээсэнтэй адилхан өөрчлөлтүүдийг хийж байгаа. Тэгээ энэ өөрчлөлт энэ хаалттай бас усад асар том нөлөө үзүүлж эдийн засгийн хувьд бүр буудсан баг. За тэгвэл би Каримовыг ямар айхтар дарангуйлагч байсан те энэ талаар зөвхөн хүүхдэр нь авч ирээ. Хүүхдэр нь авч ирээ. За том охин Гулнара Каримова гэдэг. За энэ охины хөрөнгийг гэдэг сонирхой те. Зөв хөрөнгийн сонирхой. Халаас руу өндий те. За улс нь маш ядуу байгаа шүү дээ. Хүүхдүүд хүртэл нэг эх орныхоо эдийн засгт одоогон тэд нар чи ирээдүйн улсын хүүхдүүд одоо насан туршид ингээд ажлын салбар дээр гарч ирсэн бол тэр жоохон хүүхдүүд улс орныхоо эдийн засгт одоо хөдөлмөр эрхэлж эдийн засгтаа нөлөөлдөг гэсэн. За тэгэд Каримова охин Гулнара Каримова Лондоны төд байшинтай. Швейцарт 2 давхар харштай. Арабын нэгдсэн Эмиратад Жумарай Забил Сарай зочд буудалд 36.9 сая долларыг худалдаж авсан харштай. 3 пентхаустай. За Палм Жумарайд 13 сая $. Эдлэн газартай. Дубай Марина дүрэгт Дамаг Хайтст тэнгэр бангацсан одоо байшинд 2 байртай. За Хонконгт Арка зогсолт пентхаустай. Парис хотын төвд Дагуул хотод харштай. За тэгээд Москвад 3 байртай. За Сан-Тропед харштай. Рублевка цуслангийн байртай. Ийм юм байсан. За Гулнараа болохоор энийг болохоор өөрийн хөдөлмөрөөр ингээд бүтээсэн юм шиг ингэж одоо тийм бараг хүмүүст ярьж бүр тэрэндээ бараг өсвөлдө итгэцэн байсан. Бүр итгэцэн байсан. За мэдээж аавынхан одоо нэр төрийг ашиглаж ард түмнээ яаж шулдаг гэснийг ерөөдөө энэ харуулж байгаа. Бүр асар их байртай болсон. Дэлхийн бараг тэр бомтож атаархаар тийм байшингуудтай энэ нөхөр байсан. За тэгээд Узбекистаны зас сурталчилгаа хэвлэлийн салбарыг бүхэн талд нь захирддаг байсан. За тэгээд өнөөгөр яадаг байсан гэхээр өөрийгөө болон аавыгаа маш их бий харддаг байсан. За өөрийгөө бол ерөөдөө үнэхээр супер гар гэдгийг л одоо тэрүүгээр их сайн байнга ярьдаг гэсэн. За тэгээд үүнийхээ ачаар нэгдсэн үндэсний байгууллага Узбекистаны төлөөлөгч Испани дахь элчин сайдаар хүртэл ажиллаж исэн. За тэгээд Узбекистаны нэрлэлтөө хүмүүс сонин огт уншдаггүй харин Гулнара Каримовгийн Twitter дээр юу ч ирэхийг л уншдаг байсан гэдэг ч юм иймэрхүү мэдээлэлүүд гардаг байсан. За тэгээд байнга цусардаж магтсан хүмүүсээр хүрээлэгдсэн Гулнара аажмаар бодит байдлаас тасарч эхэлсэн бүр. Вакуумсан. За эрх мэдэл хөрөнгө мөнгийг өөрийн ухаар хүчээр олсон мэд санах болсон бүр ингээд тэр чинь бүр амар аюултай болчихсон гэсэн үг байхгүй тий. Би энийг өөрийн хүчээр олцсон гэдэг бүр ойлголттой болчихсон. За тэгэнгүүтээ яасан гэхээр аавыгаа шүмжлээд эхэлсэн. За бол юм бодохгүй байна гэдэг. Бол болохгүй байна гэдэг. За тэгээд аав нь бол юу ажигласан байдаг. Охиндоо арга хэмжээ авч энэ юу нэг эвгүүтэх юм бол төр эргүүлж магадгүй юм байна гэж бодсон байгаа. Яг бол охин нь маш их мөнгөтэй эргэн тойрныхоо нөлөөтэй болохоор зарим гарууд охины нас дагаж эхэлсэн байдаг. За тэр чин дээл дандаа бэлдууч зусарч хүмүүс л байгаа шүү дээ. За аав яасан бэ гэхээр охиныхан гадаад паспортыг урааж аваад улсаас гарахыг нь хориглоод гэрээ өрөөнд оруулсан. За тэгээд түүний хяндаг FM радио телевизгээ бус бүх хэвлийг хаасан. За тэгээд нэрийг дурдахыг ингээд тодорхой хэмжээнд хориглож явсан. За 2015 онд буюу Ислам Каримов өөд болохын өмнөх жил Узбекистаны шүүхээс Гулнара гинт бүлэглэл зохион байгуулсан авилгал эрх мэдлээ хэтрүүлэн эргэлсэн улсын мөнгө завшсан гэж үзээд түүнийг бол одоо шоронд орсон байдаг. За тэгээд нөхөр Гулнара энэ улсад учруулсан хохирлоо барагдуулахын тулд зарим хөрөнгө өмчөө шилжүүлэн өгсөн байдаг. Зарим өмч нь ингээд улс шууд авсан. За нэлээд олон компаниуд ялангуяа Узбекистанд байдаг компани, Узбекистаны шуудангийн компани, уцсны компани тэрийг авсан байдаг. За тэгээд бүр Ташкент хотын үнэтэй дүргүүдэд 98 ширхэг байр, эрүүл мэндийн төв үндэст мангар хямтай мэлээ нөхөө. За тэгээд ДТФ-ийн цэгүүд, за тэгээд том брендийн дэлгүүрүүд байгаа шүү дээ, тэдэр мэдргээд ерөөсөө маш олон зүйл. Дуртах юм бол олон зүйл өгд юм бэл. За ингээд зогсохгүй Гулнарагийн нэр дээр байгаа аав насраад
Британи, Герман, Хонконг, Ирланд, Испани гэдэг олон газар байдаг. Үйл хөдлөх нурааж улсын өмчл болсон байдаг. За харин бага охин нь болохоор харьцангуй даруухан амьдарч илүү ЮНЕСКОд ч юм уу те олон улсын байгууллагад ажиллаж явдаг. За тэгээд аав нь буюу Ислам Каримов гэж дарангуулагч нас орсны дараагаар энэ гэр бүлийн хүч бүр байхгүй болсон Узбекистанд. За тэгээд одоо энэ түүний дараа бол Мирзаев гэдэг хүн гарч иж байгаа шүү дээ. Энэ хүн гарч ирээд эдийн засгийн хувьд бол Узбекистан улсыг гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирж байгаа. За тэгээд дотоодын нэг бизнес эрхлэгч нартай боломж олгож байгаа. Одоо ховын өмчийг ерөөдөө ингээд нээлттэй болгож эхэлж байгаа байхгүй. За тэгэнгүүт Узбекистан яасан бэ гэхээр эдийн засгийн хувьд бол асар урдан өсөлтүүдийг одоо гаргаж ирсэн байдаг. За Узбекистан улс заяа 1990-ад онд зөвлөлт холбоот улсаас салж байгаа шүү дээ. Тусгаар тохоноход хамгийн бага одоо GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүн дотоодын бүтээгдэхүүн байсан. 2002 онд бүр тусгаар тогтоонд 10 гаруй жил 11 жилийн дараа 2020 онд ердөө $381 байсан. Маш одоо нэг Узбекистан хүн жилд $381 одоо ерөөхдөө өөрийнхөө ажил амьдралд ашиглаж байна л гэсэн үг байхгүй тий. Монголоор одоо энэ ч одоо орны сая гаруй төгрөг тий. Тэгэхэд бол Монгол энэс л дээр байгаа шүү дээ тий. Тухайн үед бол Монгол яг хөө тэр 90-ад онд 300 байдсан шүү дээ 250 ч эхлээд манайх ч айгүй хурдан явдаг байхгүй. 2002 онд юм байсан. За тэгээд эдийн засгийн нэг хүчээр бас дээшлүүлж байгаа гэмээр ч юм уу тий 2005-аас 15 оны үед бол тодорхой хэмжээнд нэлээд өсөөд 500-аас доош байсан бол 2000 орчим болсон. 2000 орчим болсон. За энэ дээр манай хүүхдүүдээс нөлөөлж байгаа тий. За хамгийн хурдтай өсөлт нь яг энэ Ислам Каримов нас ороод за түүний залгамж байгаа Мурзияев одоо ерөнхийлөгч болсон дараа 2016 оноос бол хамгийн өсөлттэй байсан. За одоо бол дотоодын нийт бүтээгдэхүүний гүн ногдох нь 3100 баг. Нэлийн өндөр одоо юу гэдэг чинь 10 дахин өссөн байна шүү дээ. 2000 одоо 2 оноос тэ 10 дахин өссөн. За манай Монгол улс чинь энийг бол нугуулж байгаамаа. Яг нэг нуглаад буюу 6000-аас 7000 орн байгаа гэхээр Монгол хүмүүс бол Узбекистанчуудаас хамаагүй илүү амьдралдаа ихтэй бол эндээс бол харуулж байгаа. Тэгээ Узбекистан улс маань манай улстай бас нэг адилхан зүйл нь байгалийн нөгөө маш их баялагтай. За байгалийн хийдэ, алт, уран, зис одоо ховор эрдэс бодисууд болон хөдөө аж ахуйгаар нөгөө хөнгө одоолтол үйлдвэрлэсээр байгаа тийм. Тэгээ маш их байгалийн баялагтай, зинктэй, молибден цинк юу зинк чин цайр ураантай алттай маш их байгалийн баялагтай тэгээд юугаараа байгалийн хийгээрээ айгуу дээгүүр тэгээд алт хамгийн одоо бараг дэлхийн топ алтны нөөцтэй алт үйлдвэрлэгчдийн тоонд ордог юм байна. Тийм. Тэгээд дэлхийн хамгийн том нэг задгаа алтны нэг уурхай байдаг шүү дээ тийм уурхай Узбекистанд байдаг. За хоёлаа төр засварлаад хоёр дахь ивент тэтгэжээ дурдчихъя. Ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани Atlas нэвтрүүлгийг маань бүтэн жилийн турш ивент тэтгэн та бүгд төрөгдөг билээ. За MMS компани эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм а. MMS компани нь цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэд технологи суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгодог ба хэрвээ та одоо төвлөрсөн цахилгаан эрчим хүчнээстэй зайтай газар ажиллаж амьдрах, үйл ажиллагаа явуулах, үйлдвэрлэл явуулахад та эрчим хүчний асуудалтай тулгараад байгаа бол MMS компани мэргэжлийн хамт олонд хандаад нарны эрчим хүчээр байгаль дээлтэйгээр одоо эрчим хүчнийхээ асуудлыг шийдээд үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой юм а. За MMS-тэй баярлалаа. За MMS-тэй баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлгийг бүтэн жилийн турш бас ивент гэж байгаа баярлалаа гэж хэлье. За тэгээд Узбекистан улс ингээд байгалийн нөөцтэй өөртөө одоо энэ тарилынгийн давуу талтай. За энэ дээр нь болохоор ингээд хувийн хвшил орж ирээд гадны хөрөнгө оруулалтыг орж ирснээр Узбекистан улсын сүүлийн 10 жилд дэлхийн маш олон одоо бизнесийн анхаарлын төвд очсон. Монголчууд төрөл маш ихээр очиж энэ бизнес эрхэлдэг. Хойно гаргадаг ус. Над руу нэг хүн бичиж байгаа Узбекистаны талаар. Узбекистан руу ингээд нэлээд олон тооны хонь гаргасан. Хонь очиж гаргасан Монголоос. За үзбекүүд яадаг гэхээр үзбекийн одоо хоолн дээр плов гэж алдартай хоол байгаа шүү дээ. Плов байгаа, шорлог байгаа. Бид нар ингээд Казахстанд очиод иддэг бол яг үндсэн хоол нь Узбекистан. Тэгэхээр Узбекистан нэг үзбек шорлог плов л гэдэг шүү дээ. Үзбек хоолны хувьд ямар нөлөөтэй дундад Азиад хүртэл нөлөөтэй байгаа. Тэгээ манайд хүртэл нөгөө 100 нөгөө шорлог пловны газруудыг үзбекүүд ажилладаг шүү дээ. Үзбекүүд ажил. Үнэхээр гоё юмтай. Тэгээ хамгийн гол нь тэр орцыг бүгд мэдж байгаа мөртлөө тэд нар шиг хийж чадахгүй байгаа байхгүй тийм үнэхээр гоё. Тэгсэн чинь Монгол хоньны сүүлэнд их дуртай гинэ. Тэр сүүлээр нь шорлог хийхэд хамгийн гоё тохирдог. Монгол хоньны сүүл яагаад гоё гэхээр нөө бид тэр урднаас нэвтрүүлэр хийжсэн шүү дээ нөө. Сүүл нь хүүтэн газар учраас хүүтэн газар яадаг гэхээр өөх чинь тижэл идэв шүү дээ.
түлш штэ. Тэгвэл Монгол хүн чи яадаг вөхлөр хүүтэн газар идэх учраас Түлшээ нөөцөлж байгаа. Түлшээ нөөцлөөд бид нар гидсэндээ нөөцөлж байгаа бол хоньнууд чинь сүүлэндээ нөөцөлдөг. Тэгээд Монгол хоньнууд чинь том сүлтэй өвлөөд тэрийг давдаг бол энэ халуун газрын юунууд ч бас юу бага байт юм байна. Тийм нохос үлтэй хоньнууд байгаа тийм. Гэхдээ Узбекийн хонь бол арай нохоо биш юм шиг байна. Гэхдээ ерөөдөө сүүл нь манай Монгол хоньыг бол гүцэхгүй байна. Тэгвэл Монгол хоньыг айгүй олноор навчраад тэгээ Монгол хонь тэр сүүлээр нь шорлого ихэд айгүй гой тохирдог гэж. Курдюк гэдэг хоньны сүүлэнд маш дуртай байхгүй Дундад Азийн чинь. Тэгээ Дундад Азийн хамгийн гол хонь дуртай хоньнуудын хүүтэн газар хонь байхгүй. Монгол хонь за Казахстаны хойд зэгээр бол мэдээж бас хоньнууд байгаа шүү дээ. Энэ юунууд энэ. Тэгээд манайх Үзбекистан руу хонь гараад юм байна. Тэгээд манайх сая Египт руу явхад Үзбекистанд амьдардаг 2 хос явсан. За манай хоёр болохоор Үзбекистанаас Монгол руу жимс оруулж ирдэг. Үзбекистан ч юм бол жимсний бүр ерөөсө бас өлгөн шүү дээ, тийм биднэрт маш гоё савтай ингээд үнэхээр гоё амттай үнэхээр тансаг идэ явуулсан баярлалаа. За тэгээд Үзбекистанд нөө жимсийг нөө борцлог маягтай нэг гоё бэлтгэд юм билээ те. Тий хатаадаг нөө уур амьсгал нь хэдийгээр хатуун цөлөрхөг боловч нөгөө ийм их халуунд ч бас ин жимс ногоонууд чи илүү их чихэрлэг болж тэгдэг ургадаг юм байна. Тэгээд тэрийгээ ийм шавар ийм байшин шиг ийм тагдчих байшингуудтай тэр нь ингээд нүхнүүдтэй хит нарны шууд тусгалд биш хатааж гандаалгүйгээр сүүдэр тэр салхинд ингэж хатаагаад байгаа шиг байгаа. Тэгээд их гой хатаасан жимсүүд нь их гой амттай болдог юм шиг. За тэнгуүл нэг байгалийн юм байхгүй. Бид нар ингээд ягаан маха борцолтын хэлбэр мэдээж хөргөж байхгүй те. Удаан хугацаанд маха бид нар ингээд ашигламаар байдаг те. А жимс адилхан байхгүй. Халуунд байх юм бол хурдан мутна. Тий. За тийм учраас тэнд яах вэ гэхээр амьдралын хэм маягасаа удаан хугацаанд боловсруулж те хадгалах арга бий болгоцсон байна. Хадгалах арга бий болгож байгаа. Нэг пошуудын үг гэдэг үстэй. Пошууд чинь ингээд яагаад ингээд юу их гоё байдیں۔ Дарсан ногоо их байдаг гэж. Аргагүй шүү дээ. Оковны амьдрал хэдэн жил амьдарч байгаа юм чинь ногоогоо дарж л амьдарч штэ гэх нэг үг гэдэгтэй адилхан. Энэ байглаас гарч иж байгаа. Тэгээ маш олон төрлийн тийм нэг одоо юунууд байгаа. Дейтийг бол эдгэр чинь дейт буюу хасарваныг импортлж авд юм лээ те. Авчирнгуудаа өөрөөсөө гоё хатаагаад за тэнгүүтээ усан үзэм тий инжир хушаага бүйс гэдэг янз бүр бидний одоо туртай хор төрлийн самарнууд бас их байсан. Тий Узбекээс ор. Тэгээ Узбек жимс Узбек одоо самар гэхэлэр маш найдвартай гоё амттай байдаг шүү. Тэгэхээр хоол унд болон тэр хоолны соёл тэгээд юунд чинь плот чинь үзэн байдэн шүү дээ зарим плотон дээр. Тий үзэм хийдэг. Үзэмтэй плот тэгдсэн мөртлөө хойны мөхрийн бах та тий. Бид нар самар юунд Алматид Узбек хоолны газар орсон. Тэр за тэр хоолны хамт болцсон гурсан. Үнэхээр яг Монгол хүн тохирохоор хамт байлаа. Үнэхээр гоё хамттай байлаа тэр. За хоёлаа одоо спорт руугаа орох уу? Нэвтрүүлгийн маань цаг ярих байгаад идэг. Тий. За спорт руу оръё. За Узбекистан улс бол кураш бук гэж одоо Узбекийн алдартай бук байдаг. За үндэсний бук юм уу? Үндэсний бук нь кураш бук гэдэг. За кураш бук Солонгосын ширийн бүх одоо Монголын үндэсний бүх те Казахстаны өөрсдийн үндэсний бүх гэдэг үндэсний бүх гэдэг. За эндээс кураш бүх юугаар онцлох гэхээр одоо манай Монгол бүх чинь ингээд жудоо чөлөөт ингээд суйруулж өгч байгаа шүү дээ те. За дээрэс Монгол бүх чинь давуу тал ингээд биртагаас одоо барьцны чадрыг аягүй сайн болгодог. За кураш бүх дээр бас өөр нөө энэ тулааны урлах давуу тал бол аягүй олон давуу тал байд юм байна. Бүр үндэснийх нь. За ягаад гэх юм бол Казахстан улс өөрөө тулааны спортоор дэлхийд дээгүрж идэг. Узбекистан бисаа юуг хэлж байгаа. Казахстан гэж дээгүрж. Казахстан бас адилхан дээгүрж. Тэгээ Узбек дээгүрж тийм адилхан. Бокс болон чөлөөт бүх тэгээ тайквондо, жудо тэгээ нэг хүндийн өргөлт гэсэн юм төрлүүдээр олимпийн наадад маш амжилттай оролцдог. За энэ амжилттай оролцдог шалтгаанд кураш бүхэн сүрдэг. Кураш бүх нь маш өндөр сахилга батыг шаарддаг. Мэдээж биер хүч хурдыг шаарддаг. Тэгвэл Узбекууд сахилга баттай. Тэгээ дээрэс нь спорт бол Узбек хүмүүсийн хувьд бол айгу нэр төртэй зүйл учраас өндөр зэрэглэлийн тамирчин болно гэдэг асар нэр хүнддэг. За тэгээ Узбекийн спорт бол 1900 одоо Узбек анх 1996-ны одоо 91 он тусгаар тогтнол тэгэл олимпиад орж эхэлж байгаа шүү дээ. Атлантаг олимпиос эхлээл ерөөсөө медаль авах гэсэн мэт 96-оос. За тэгээ сүүлийн 2024 онд Парист болсон олимпийн наадмаар Узбекистан улс хэдэн алтан медаль авсан гэж байна чи. Парисын сүүлийн олимп гэсэн үг шүү дээ тий. Мэдгүй. 8 алтан медаль авсан. Алт зөвхөн алтан. Зөвхөн алтан 8. Алтан 8. Вау. Алтан медаль 8. За тэгээд Узбек улс энэ медалийн чансаагаар дэлхийд 13 бичигдсэн. Олимпийн наадмад. Нэгт Америк, хоёрт Хятад гэж явж байгаа шүү дээ. Тэгэхэд 13 Узбек бичиж байгаа. Гэтэл хүн ам нөгөө өсрөнгөө хөгжилтэй олон хүн амтай улсуудтай харьцуулбал эдийн засгийн жижигхэн хүн амж цөөхөн. Тий. Тэгэхээр ямар төрлөөр гол. За тэгэл нөөг нөө тулааны төрлүүд. Боксоор 5 алтан медаль авсан байна. Боксын төрлөөр.
боксын одоо олимпийн жингүүд байгаа шүү дээ. Тэний чинь бараг ингээд одоо эмэгтэй эрэгтэй хойлох юм бол 4-1 нь. Одоо зөвхөн эрэгтэйгээр их мөл одоо юуг нь авчиж байгаа байхгүй, талыг авчиж байгаа байхгүй. Яг бол Узбекч исламын шашинт учраас эмэгтэй дамждаг багтаа шүү. Яхаа байдаг. Гэхдээ эрчүүд бол харьцангуй бага байдаг. За тэгээд юу яаж байгаа? Жудоогоор, тайквондоогоор одоо чөлөөт бүхэр алт авч байгаа. 8 алтан талаас Узбек болсон. Дандаа тулааны спорт. Дандаа тулааны спорт. Тийм учраас кураж бүх буюу тэр тулааны спортын суурь нь маш сайн гэсэн Узбекистан бол. За тэгээд Узбекистан улс зөвхөн энэ тулааны урлагаас гадна энэ улсад төгссөн багийн нэг том спорт гэдэг нь хөл бөмбөгийн спорт гэдэг. Манай Монгол улсын хамгийн олон дотоо хожигдсон тоглолт Узбекистанд 15-0 хожигдсон байдаг. Энэ Узбекистан болон Монгол улсын нэгнийхэн хамгийн өндөр рекорд, нэгнийхэн хамгийн бага рекорд. Одоо Узбекистан ямар улсыг хамгийн олон доогоор өгсөн болохоор Монголыг 1998 оны Таиландын одоо Бангкокт болсон Азийн наадмаар Чангмайд болсон тоглолтын дээр 15-0 хожигдсон байдаг Узбекистан. За Монголын хамгийн өндөр хожигдолч Узбекистан болж байгаа. За Узбекистан улс олимпийн наадам болон хөл бөмбөгөөр манай энэ юутай оловч одоо 2026 онд хөл бөмбөгийн дэлхийн орчлолоор тэмцээнд анх удаага эрхээ авч оролцож байгаа. Вау. За ингээд Узбекистан улс одоо юу ч юм дэ бид нар ингээд олимпийн алттай болоод баярлдаг бол энэ улс бол олимпийн алттай баярлах бол ерөөдөө өнгөрцөн гэсэн үг. Нэг олимпиас 8 авчиж байгаа юм чи тийм үстэй. За энэ улсын хувьд бол хамгийн том юу болсон бэ гэхээр сая хөл бөмбөгийн дэлхийн аваргын эрхээ авсан зүйл болсон. Хөл бөмбөгийн дэлхийн аварга гэдэг өөрөө дэлхийн хамгийн том спортын наадам. Хамгийн том ашиг, орлоготой юу гэдэг юм те. Хөл бөмбөгийн дэлхийн аваргын дараа 200 гаруй бүх улсуудаа сая $100 зүр үнэгүй өгдөг. Тийм холбоо байхгүй. Дэлхийд дээр хөл бөмбөгийн дэлхийн аварга болж байгаа өөр ямар ч спорт гэлтгүү, урлагийн ивент ч болдоггүй. Юу ч болдоггүй гэсэн. Зөвхөн дэлхийн дээр хөл бөмбөгийг үздэг гэсэн үг те. За энэ том тэмцээнд Узбекистан улс эрхээ авсан байдаг. Узбекистан улс эрхээ аваад эх орондоо ирсэн чинь улс орон даяараа мэдээ нэг баяр болсон. Бид нар дэлхийн аваргад явна гэдэг. Дэлхийн аваргад хамгийн гол нь одоо Криштиану Роналдогийн Португалтай нисэгт орцсон. Португал Узбекистан хоорондоо тоглоно. За тэгээд зүгээр байхгүй Узбекистан улсаас сайн хөлбөмбөгч нар зөндөө гарч ирсэн. Одоо 22 настай Хусано гэж хөлбөмбөгчин Английн хамгийн том клуб яг одоогийн байдлаар байгаа Манчестер Сити клубын гараан тоглож байна. 22 настай хүүхэд. Энэ хүүхэд 40 сая Америк доллар өрсөн. Зөвхөн нэг тоглогчтой. Тэгээ Хусановыг Манчестер Юнайтед очичоод эх орондоо ирсэн чинь нөө машин бэлгэлээд манах шиг. Манай бүхтөө юм бэлгэлдэг. Тий, G класс малаас баячууд нь бэлгэлж бэлгэлээд. Яг бол тэр чинь улс орныхоо нэр үндий гаргаж шээ. Амар том байхгүй. Бахархал бий болгож байна. Хөл бөмбөгийн эх орон Английн хамгийн том багийн гараан тоглол. 22 настай хүүхэд. За тэгээ энэ хүүхэд яагаад явсан бэхээр Франц лиг тоглож хад Франц лигийн хамгийн хурдан тоглож байсан байхгүй. Хамгаалагч байж. Одоо нөө Месси, Мбаппе, лаглаг хурдан нөхдүүд байгаа шүү дээ. Тэнтэй бодлого бол Хусано Франц лигийн хамгийн хурдан тоглож байсан байдаг. Тэгээд олон нийтийн анхаарал төртөд Манчестер Сити клуб тэр дорн дээр жоох хүүхдийг юу л авсан. Тэгээд би тэр юунд очиод Англид очиод эхний тоглолтын үзсэн юм зайл сандраад хил байхгүй, англи хил байхгүй шүү дээ чинь. Дэлхийн том багийн гараанд гараад Челсигээд басны том багийн эсрэг тоглож байгаа байхгүй. Сандраад эхнийг бол Челси бэлгэлжтэй. Тэгвэл дараагийн тоглолтуудаар маш сайн тоглоод одоо Манчестер Ситийн гарааны тоглогч. Шомрууд өгөөд багийн ахлагч нь Туркийн Истанбул Башакшехир тоглож байгаа. Туркийн лигийн мэрэгэн буучтай тэргүүлж байгаа тамирчид нэг тавьж байгаа. Ийм сайн тамирчин гарч ирсэн. Тэгээд Максим Шацких гэдэг одоо бүх цагийн хамгийн алдартай хөлбөмбөгч нь Украины дээдлигийн бүх цагийн мэрэгэн бууч. Тэгэхээр хөл бөмбөгийн асар мундаг школтой. Усан тэгээд гайхалтай байна тий. Үнэхээр гайхалтай. Алтан гişүүн маань бас дурдсан байна. Завохир Синдаровыг дуртаарай гэж. Тэрээр 2005 онд төрсэн Узбекийн шатрын гранд мастер юм байна. Одоо энэ сая Гүкэштэй тоглоод супер од юм байна. Супер од болж байгаа тийм. Узбек одоо ерөөдөө 2016 онд эдийн засгийн хувьд нэг нээлттэй болж эхэлж байгаа. Яг нээлттэй манайх шиг биш. Тэгээ одоо чөлөөт зах зээлийн систем рүү одоо яг жинхэнэ утгаараа л орж байгаа. Баг багаар орж эхэлж байгаа байхгүй. Яг Узбект бол зөндөө шөмжлөх юм байгаа тийм байлгүй яах вэ? Тэгвэл нэг шинэ би энэ шинэ нэр гэж нэрж байгаа дутуу л гэдэг. Мурзиёев гэдэг нэг эвгүй нэр дуудаад эвгүй юм лээ. Харин би нэг унших гэж үзснээр за хэцүү байна. Тийм Мурзиёев ч л тийм нэртэй. Тэгээ энэ гарч ирээд яг нь улс төрийн хоригдлуудыг тулсан. Эдийн засгийн тодорхой хэмжээнд нээлттэй болгосон. Тэгвэл яг нэг денсапнтэй зөвлөх зүгээр байна. Тэгвэл эрхчлөөг заримдаа хаах ч юм уу төртөө холбоотой бизнесүүд өгчөж байгаа юм байгаа. Гэхдээ Ислам Каримовын хувьд бол хамаагүй оролцсон гэсэн үг. За тийм учраас Узбекистаны хувьд бол эдийн засгаас гадна спорт, урлаг, шатар те бүх төрлөөр ингээд дээшиг ингээд буудаж байгаа усаа байхгүй. Тийм байна. 12 настайдаа гранд мастер цол авсан юм. Гайхалтай. Шатрын продижи залуу юм байна. 20 настай. Гүкэш гээд одоо энэ чи юу штэ.
энэ этгээгийн одоо Вишванатан андаас хойш гарч байгаас хамгийн том их мастерууд нэг шүү дээ, тэ. Энд мэнтэй тоглож ийн гэж өөрөө том юм байхгүй, тэ. За тэгээд Узбекистаны хөл бөмбөгийн шгшөөгийг Фабио Канавара гэж Италийн супер хөлбөмбөгчөнд тасалжуулж байгаа. Энэ хүн Итали 2006 оны дэлхийн аварга авсан. Тэгэхэд тэр багийн ахлагч нь Фабио Канавара тоглож ирсэн. Энэ хүн Узбекийн шогийн багийн ахлагч байгаа. Монголд ирж ирсэн Фабио Канавара. Мөнгөний төлөөд авцсан байна те. Мөнгөний төлөө авцсан. Тэгээд ирэхээ авцсан. Бодлоо. Дэлхийн аварга авсан багийн ахлагч хүн шүү дээ энэ чинь. За тэгээд Узбекийн хувьд спортын хувьд бол үнэхээр гайхамшигтай амжилтуудыг бол гаргаж байна. Тэгээд Узбекийн хөлбөмбөг бол одоо ялангуяа идэрчүүдийн лигмиг асар өрсөлдөнт гэдэг гэсэн. Одоо дээрэс нь Хусаанов, Шамуруудыг бол өөр зөндөө толж Иран, Орос зөндөө улс тоглож байгаа. Эдрийг хараад Узбек хүүхдүүд дараагийн юунд орж ирээд өсвөрийн дэлхийн аварга ордож чинь нэгтэйгүү тоглолт шүү дээ Узбек гэж байгаа. Ийм том одоо өсөлт төгжл байна. За маш сонирхолтой гоё улс байна те. Үнэхээр гоё. Явмаар санагдчихлаа. Тий 20 жилийн өмнө маш ядуу байсан, үгээгүй ядуу байсан улс. Өнөөдөр эдийн засаг болон олон зүйлийнхэн яг ингээд гараан дээр гарцсан тий. Тийм байна. Гайхалтай маш их манайхтай адилхан байгалийн нөөцтэй байна. Гайхалтай их соёлын өвтэй байна. Үзэх харах, унших судлах зүйл маш их сайхан улс байлаа. Яа ингээд та бүгдэд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн атлас нэвтрүүлэг хүрлээ. Өнөөдрийн дугаараараа бит хоёр удахгүй 5 сарын 2-нд од мөндөр A-Star компани хамтран зохион байгуулдаг од мөндөртэй аялал маань Казахстан, Кыргызстан, Узбекистан хэмээх Төв Азийн 3 орноор гайхалтай баялаг төгтөй 3 орноор хийх аяллахаа нэг бол сулах Узбекистаныг онцгойлон Атлас нэвтрүүлгийнхаа дугаар дээр ирлаа. Ингээд Атлас нэвтрүүлгийг эрсдлэг давхуйч өрөөтэй бод даатгал ногоон ирээдүйн хөгжил өрөөтэй MMS компани бүтэн жилийн турш ивент тэтгэн та бүгдэд хүргэж байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн Од мөндөр сууг, NTV телевиз болон Од мөндөр радио 83.3 болон 100 төлөвлөгөөнөөр хүрч байна. За дараагийн дугаар уулзлаа. Баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа ажлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр суугийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.